Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. За тэгэхээр өнөөдөр студид маань дуучин Мишель, дуучин гişиг жаргалнаар бол ирсэн байна. За өглөөний минь төргий. Өглөөний минь. За тэгээд хүмүүс олоо тодорхой хэмжээнд гайхаж байгаа энэ цингэл суучаал Мишелээс ярилцлага аваад ингээд тэгээ ялцч нөгөө ажлын шаардлагаар тийм ээ бид нар чи өөрөөр ажил эрхэлдэг учраас өнөөдөр бол хөтлөгч за зочин хоёрын үүднээс бол бас найзтайгаа ч гэсэндээ хөтлөгч одоо зочин хоёрын үүднээс ялцснаа. За өглөөг хэрхэн эхлүүлсэн бэ? Өглөөг одоо ингээл энэ дэрэл эхлүүлж байна да. Бас бол нүр мөрөө бодоол тэгэл гал цагтаа амжих гал. Болсон юм. Болсон байгаа шүү дээ. За Мишель Тойр өглөө яаж ирв бодоо шүү. Тойр. Гэтэ би бол угаасаа ажилдаа өглөө эрт ирдэг. Мишель бол яаж ирсэн би сайн мэдэхгүй лээ. Тийм. Би өглөө нэг цай уух туфтаа л да. Цай уух туфтаа. Тэгээ кофе бол угаасаа өглөөний миний хамгийн номер 1 одоо ууж идэж хэргэлдэг зүйлийн нэг. Тэгээ одоо хамгийн түрүүнд кофе уусан. Тэгэл одоо эрт хүчийг аваад гарсан да. Аха. Өглөөг ер нь одоо эрт эхлэх нь хүний одоо амжилтанд амьдралд ер нь нөлөөлдөг гэж үздэг үү? За хэрвээ одоо нөлөөлдөг гэж үздэг бол таныг өглөө юу төр эрт эхлэх одоо юм эрч хүчийг өгдөг вэ? Ямар үг эсвэл ямар үйлдэл эсвэл хин таныг өнөөдөр өглөө орноос чинь сэрээдэг вэ? За би яг тэр өдөр болгоо эрт тосдог юм шиг л дээ. А гэхдээ эрт тоссон үедээ бол айгу сэтгэл хангалуун байдаг. Өглөө эрт ингээл босгоч айгу тийм гоё нэг өөрөөрөө бахархах ч юм уу. Би чадсан гэдэг. Айгу чухал. Яг яагаад өглөө эрт босгох болдог гэхээр ажлын шаардлагаас болж эрт тосно. А ажилгүй үедээ бол сайхан унтаж амарна. Тийм тэгээд ер нь өглөө эрт босоод ажил амжуулахад хамаагүй их ажил амждаг шүү дээ тий. Гэхдээ яг үнэндээ бол би жоохон өглөөхөөс илүүгээр орой миний нөгөө биологийн цаг гэж байдаг шүү дээ. Арай илүү ингээд сэргэлэн байдаг ч юм уу. Студид хөтлөх хоолой нохтой бид ч дандаа орой болдог шүү дээ. Тэгэхээр би бас шөнөөр ч юм уу оройгоор энэ хотын одоо ихнийх юмнууд ажилласаа гэж амар хүстэй. Наач одоо бүр дэлгүрч онгохоо биш болсон байлээ. Онгохоо байсан байлээ. Хуучны цаг өнгөрсөн. Байлээ. Тийм night club ч хүртэл эрт гаадаг. За Мишель би ингэж боддоо шүү дээ. Миний хувьд бол яг өдөөс өмнөх цаг хамгийн үр дүнтэй ашигтай санагддаг надад. Өглөө бүр ингээд 7-8-аас ч юм уу босоод те ажил амжуулсан тохиолдолд яг 12-оос ч юм уу 1-ээс цайны цагаас өмнөх одоо ажлууд аяйгүй үр бүтээлтэй болчдөг. Тэгээд эрт боссон хүн чинь мэдээж нэг өдөр хоол идэхээр бас жоохон нозоороод эхэлдэг шүү дээ. Яг тэрний дараах тэгэл нэг цайны цагийн дараах нэг 5-6 хүртэлх хэсэг бол ер нь хийсэн нэртэй. Гэтэ зүгээр бүр аяйгүй юу болчдөг. Им жоохон юм сулраад юм. Тэгэхээр ерөөсөө аль болох би бодохдоо зүгээр цагийн цагаас өмнөх яг тэр өдөөс өмнөх хугацааг аль болох одоо хамгийн чухал ажлуудаа амжуулъя гэж хичээдэг. Тэгэхэд илүү их үр дүнтэй болчихсон санагддаг шүү дээ. За өнөө өглөө бид нарыг бас одоо яг өглөө яг л тоо хоёр шиг ингээл за босхоо яах вэ гэж байж байгаа хүмүүс байгаа. Зарим нэг нь бол үнэхээр ажилтай яалтчгүй босхгүй бол болохгүй бас хүмүүс байгаа тийм ээ. Тэгсэн хэрнээ нойр нүрээд. За энэ хүмүүсийг сэрээ гэвэл та нар яаж сэрэх вэ? Нэг сэрээж үзүүлээч. Унтчихт нөө. Одоо ингээл нэг юм нэг нойр мүлцэн ингээл манарцсан л байж байгаа байхгүй та. Тэгэл нэг байж байгаа сэрүүлгээ байж байгаа цагаар л хэдэг нэг тийм нэг нөхцөл байдал бид нарт байдаг штэ. Тэгэнгუთ яг нэг юу гэдгийг одоо жишээлбэл төд ах гэл босороо гэж орилдог гэж байгаа байхгүй юу? Наачтай муу. Тэгэхээр амар ингэ сэрчдэг гэсэн. Тэгэхээр та хоёрын хувьд одоо хэрвээ хин нэг сэрээ гэвэл одоо энд яг зургатаар үзэж байгаа хүмүүс ингээд нойр ингээд хараад ингээд байж байгаа хүмүүсийг нэг үг хэлж тэр хүмүүсийг сэрэх хэрэгтэй гэсэн үг. Үг хэлэх юм уу мэдгүй үйлдэл үзүүлэх юм уу яавал сэрэх үү? Үйлдэл үзүүлээс сэрэгчсэн байхаа та. За би бол яаж сэрхэ бодчихлоо. Гэтэ чи хэрхүү юм чи хэлээ. Ladies first гэдэг чинь эмгтээчүүд за. Би бол ингэ сэрнэ. Би өөрөө намайг хүн тэг сэрэг гэсэн гэж боддог байхгүй. Одоо тий намайг манай эмээ болохоор тэг сэрээдэг гэсэн. За миний охин босоорой гэж унтаал байдаг. Энэ хажуугийн айлцд айгүй гой хүн ирсэн байна. Энүүгээр хүүхдүүдэд бүр ингээл чихэр тараагаал энэ манаагаал гэдэг ч юм. Тэгэхээр ингээд хууртаж босдог гэсэн юм байна. Одоо болохоор юу гэж босох сэрхийг хүсдэг вэ гэхээр ингээл замнаа босоорой. Босоорой. Өөр хиндэ за босоорой. Тэгвэл гойлоо дихгүй. Хөш босоорой гэж их юм бол тэгэл айгүй муухай. Надаа айгүй муухай. Сонирхол ингээм гоё. Өмсөж мөсөл. Ясын за босоорой. Тэгвэл гоё. За. Мишель. Тийм ер нь зөвлөлтөө одоо ингэж нөгөө зөв үйл дээр босох буруу үйл дээр босох гэж байдаг шүү дээ. Тэр нь ямар ч тийм тэгэхээр ингээ яг одоо хишиг хэлж байгаа шиг айгу тийм эвгүй мэдээтэй ч юм уу муухай мэдээтэй ч юм уу муухай мэдрэмжтэй сэрхээр тэр чигээр тэр өдрийн нэг бүх юм явцдаг. Тийм болохоор илүү нэг тайван гоё одоо нэг хайрлаж те яасан гэлээ. Тиймэрхүү байдлаар сэрэх юм бол илүү гоё гэж. За одоо тэгвэл бүгдээрээ хүсэгчтэй басараа хөөрхөн шүү гэж сэрэх хэрэгтэй байна шүү дээ тийм үү? За та хоёр тэрийг хэлчих би болий таа.
Нэг хөөрх штэ. Айгу за бүгдээ одоо ингээ гой босоод гой хүчим сонсоод те. Өнөөдөр бүгдээ гой ажиллаа амжуулъя те. За боссон байхаа гэдэгтээ бол итгэлтэй байна. Ер нь бол одоо тэгээд ер нь би бол ингэж боддгийн. Гişээгийн хажууд одоо за нойрсч буй эрэгтэй хүн одоо яаж ч одоо ууртай, уцаартай байсан гэсэн гişгээг миний хайр босоорой гэл тэгэхээр шууд л босох байх л таа гэж бодоод шин. Босох байх. Юу яа. Би нэгсээ ухадаггүй наадах чи нэгсээ ухадаггүй. Тий босчлаа. Босчлаа. Схуул муухай нэ тий бас. Схуул болохгүй тий. За тэгээд яг ч нэг найзууд болохоор жоохон одоо нөгөө хитрхи их дундаа орох юм уу жоохон маазрах асуудал байгаад идэх юм бэлээ. Ер нь бол одоо ингээ ярилцлага хийгээд сууж байхад сүүлийн үед бол нөгөө Таймбат ахын зөөд гээд дууг бол хоёр шинжилээд cover болгоод бол дууссан шүү дээ. Тэгээд энэ дууны талаар, клипнийхэн талаар тэгээд дээрэс нь давхар бас нэг баадгийн тэг манай үзэгчдэд бас яг андаараа дуулж сонирхуулаач ээ. Одоо өөрсдийнхөө хоолоогоор гэсэн үг шүү дээ тийм ээ. Анхны харимэнод чи айдогимен сонсож чиний минь хайр надад ганцхан амрах хайрын үгээ хэлээч. За баярлалаа. Улам хүмүүсийг унтуулад нөгөөс ирээсэн хүмүүсээ бүүэлч үдэ буцаад унтуулч удаа гэж бодож байна. Тэгээ нэвтрүүлгийн угаасаа нөгөө одоо эх орны өглөөгийн яг энэ entertainment зочны дараа бол бид нар нэвтрүүлгийнхаа төгсгөлд энэ дууны клипийг бол бүрэн ихээр нь тавина. Тэгэхээр хүмүүс одоо та хоёрыг яг яаж дуулсан те яаж хүрсэн бэ гэдэг бол илүү дэлгэрэнгүй яг боддоор нас харах байхаа гэж бодож байна. За тэгээд хишгэ өглөө. За нүрэ бодохтой ер нь яг хэдэн минутыг өөртөө зарцуулдаг вэ? Тэгээд одоо жишээлбэл өнөөдрийн мейкапа өөрөө яг хийсэн үү? Өнөөдрийн мейкапыг өөрөө хийсэн. Өсөө бол би өөрөө янзлж чаддгүй. Зүгээр л угаагаал боочихсан байна. Нүрэ бол нэг 35 минут ч юм уу боддог болсон байлээ. Анх нүрэ бодож байхдаа би бүр цаг боддог гэсэн. Айгүй муу боддог гэсэн. Одоо ч нэг сайжраагүй л дээ. Гэхдээ арай хугацаанд хурцсан. 35 одоо бүр бүхэл 25 минут л асагдсан байна шүү дээ тий. Нилээ 10 жилийн явцтай. Бараг тий. Хүн ер нь тухайн тэр 25 минутанд юу хийж болно гэж боддог вэ? Нүрэ бодож ах одоо ер нь нөгөө хэмнэж штэ тийм ээ. Өмнө нь бол цаг одоо нүрэ боддог гэсэн бол одоо 35 минут нүрэ бодож байна. 25 минут дотор ч хангалттай сайхан цайгаа уучж जैन, кофега уучж जैन. Тэгээ бас гоё нэг дуугач муу сонсч जैन тий. Тэгээ 25 минут чинь бас заримдаа тэгтээ тэгэхгүй шууд 25 минут жоох унтж байгаа. Тэгэл 35 минутанд амжаал бодоод гарах үе байна л да. Надад ингээд өнөөдөр яг нэг мишэлтэй. Юу бодож ийм гэдэг. Сериусны юм ярьсан чи айгүй тийм сонирхолтой санагдаад нөгөө. Хойлоо ер нь дандаа ийм ярьж байгаа байсан юм байна гэдэг шиг л нөгөө нэг ингэж боддог байсан юм гээл дандаа нөгөө юм зүгээр хувийн амьдрал ингэж тоо гайхаас яриад ахаар би энэ ярьдаг юм яриад байна уу эсвэл тий ихтэй сонирхолтой юм байна. Гэр бүлийн амьдрал тойр би бол одоо бид гурав ингээд мэднэ л дээ. Би энтэй одоо гэл хөдөө мөдөө яваал одоо зүүд дууны клипэн дээр хүртэл манай цингэл тэнцээ дрон барайл зогсчихсэн хөөрхөн одоо харагдаж байна шүү дээ. Тэгэхээр бас яг нэг цаг ч юм уу гэр бүл бас байвал зүгээр юм байна л да. Айгу тийм serious ярьдаг, биэндээ айгу хариулдаг тий. Ихтэй бас яг ингэ гэртээ зүсгээ сууж байгаа чи энэ цаг хугацааг юу ч боддог вэ гэвэл инстаг айгу угаатаа гэж боддог байлгүй юу юм те. Тэгээд тийм нөгөө харилцан яриа юусе гарахгүй байхгүй гэрт дотор. За хоол яах вэ ийх вэ нөгөөдгөө яах вэ ийх вэ яасаа ийсэн гэл иймэрхүү юм яваад байгаа шүү дээ. За тэгээд өнөөдөр өглөөг одоо хэдий эрт босдгүй хүмүүс ч гэсэн одоо яг ингээд өглөөг бид нарт одоо зарцуулаад ингээ гоё эрт босоод өөрсдийгөө бэлдээд тийм ээ. Босдог шүү дээ. Яагаад өглөө босдгүй хүмүүс болоод. Мишель бас зарим үед босдгүй гэж хэлсэн. Тэгээд хэцүү гэсэн тийм. Хэцүү байдаг байх л та үгүй би бол сайн мэдчихээн. Тэгээд ер нь бол баярлаа. Тэгээ маш сонирхолтой, дээрэс нь их хөвгчлээ. Тэгээд бас хүмүүсийг сэргээсэн сайхан ярилцлага болсон байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд ажил уран бүтээлт нь өндөр амжилтыг хүсье. Цаашдаа одоо хайр сэтгэлд нь ч гэсэндээ өндөр амжилт хүсье.
Хайр сэтгэлийн амжилтсан. Чи тоо юу хийхээр нүрий. Хайр сэтгэлийн амжилт хүсье. Хайр сэтгэлийн амжилтыг та хоёр хүсье. Ажлын амжилтыг гурууландаа хүсье. Хайр сэтгэлийн амжилт гэж юу юм? Гэхдээ тэр чинь тэгэл гэр бүл болоод хүүхд мөхтөө Одоо тийм баттай тийм ээ баттай гэр бүлтэй сайхан нэг хүндэтгэж хайрлаж яваарэ. Чи ч гэсэн найз залуутай болохоор бас хэлээд байна л да. Хэлж болохгүй. Юу за тэр чих. За дууссан. За тэг би нөө баярлангаа хэлчих үү. Баярлангаа юу? Их яриа хүмүүсний дор цоглох учраас хэлсэн. Энэ өглөөс найзгаа эрт босгоод өнөөдөр одоо нэгэн төрт боссон юм чи их ажил амжуулах хэрэгтэй. Тэгээд бас өглөөг ингээд гой найзуудтайгаа ингээд инээж өгтнө гэдэг бол бас нэг сайхан өглөө. Тэгээ энэ өдрийг өгсөн одоо бурхан амар мэдэрснээс. Айгуу тийм гоё юм. Тэгээд баярлаа. Тийм. За тэгээд эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Чамайг би хайлаач бодол автан санаашир сухтаа мөр холбон шүлэг